За сайн байцгаана уу Жүдэлөжи подкастын сонсогчдоо. За өнөөдөр бид нэр та бүхэнд маш сонирхолтой дугаар танилцуулах гэж байна. За бид нэр дийлэх тохиолдолд шүүхийн шийдвэрүүд бол одоо төслийн үндсэн гишүүд маань танилцуулдаг. За энэ удаа бид нэр зочин урьж оролцуулаад зочин маань шүүхийн шийдвэрийг ярих гаргасан байгаа. За өнөөдрийн зочин маань манай одоо Мөсийн хууль зүйн сургуулийг хамт төгссөн эрх бэлгүүн гээд курсын маань найз ирсэн байгаа. За тэгээд эрхээ маань шүүхийн шийдвэрээ яриад танилцуулаад эхлэе те. За эхлээд шийдвэр ярихаас өмнө юу ч намаа ингээд урьж оролцоосонд баярлалаа. Аюу чухал зүйлс одоо хийдэг манай курсын 3 охин. Тэгээ байнга одоо шүүхийн шийдвэрийн ураангүй өдрийн сонсож бас мэдлэгээ бол байнга тэлж явдаг. Тэгээ энэ удаад одоо би ярихаар болсон байна. Тэгээд яг миний сонгосон шийдвэр болохоор саяхны шийдвэр л дээ. 26 оны 4 сарын 14 шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхээс хяналтын журмаар шийдвэрлэгдсэн тогтоол. За ер нь бол нэхэмжлийн шаардлагыг эхлээд хэлье гэвэл одоо нэхэмжлэгч нь Дайн улсын гэдэг компани. Гадаадын хөрөнгө оруулалт. Тэгээ гадаадын хөрөнгө оруулалт компани байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах болсон тогтоолын хүчин төгөлдөр бус тооцоолох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өргөжлүүлэхийг даалгах агуулгатай нэхэмжлийн шаардлага бол гаргасан шүүхт. Яагаад ийм нэхэмжлийн шаардлага гаргасан бэ гэхээр 2020 оны 9-р сарын 28-ны өдөр бол Германы арбитрийн шүүхээс болохоор нэг шийдвэр гарсан юм. Тэр нь ямар шийдвэр гарсан бэ гэхээр Монголын эм гэдэг компанийг Дайн улсын гэдэг компанид зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөр, төлөгдөөгүй хүү, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт нийт 85 сая 350 мянга 466 доллар, арбитрийн зардалд 856 мянга 570 еврог төлөвлөхээр ийм шийдвэр гарсан арбитрийн шийдвэр. 20 оны 9 сарын 28-нд. Германы арилжааны арбитраас. Ер нь бол яг шүүхийн шийдвэр төр бол Германы арбитрийн институт гэж яг бичсэн байна. Тэгээд нэхэмжлэгч буюу Дайны компани, Дайн улсын компани 23 онд болохоор хан улс дүргийн иргэний эргийн анхан шатны шүүх арбитрийн шийдвэрийг баталгаажуулах, гүйцэтгэх хуудастай агуулгах хүсэл гаргасан юм. 23 оны 4 сарын 27-ны өдөр болохоор анхан шатны шүүхээс тэр Германы арбитрийн шийдвэрийг одоо баталгаажуулаад гүйцэтгэх хуудас шийдвэрийг гаргасан. Энэ одоо нөгөө Монгол улсад арбитрийн шийдвэрийг биелүүлэхээр болсон байж тээ Монгол улсын шийдвэр хандаад. Гадаадын арбитрийн шийдвэрийг Монгол улсад биелүүлэхээр болсон. Одоо хариуцагч нь Монгол улсын компани болохоор тэгж гин үү? Эсвэл одоо тэр гэрээний харилцаа нь Монгол улсад явагдаж байгаа болохоор тэгж гин үү? Яагаад одоо өөр улсын шүүхэд хандаагүй юм болоо гэдэг асуулт төрлөө. Яг хөө мэдээж нөгөө арбитрийн шийдвэрийн нэг талын оролцогч нь улс өстэй гадаад улсын хуулийн фирм хуулийн этгээд нөгөө этгээд нь болохоор Монгол улсын хуулийн этгээд ингээд маргаана нэг 3 дахь улсын арбитр шийдвэрлэж байгаа. Гэхдээ тэр арбитрийн өөрөө шийдвэрийг гүйцэтгэх хөр газар нь Монгол улс байдаг. Төлбөрийг гаргаж өгөх компани ч Монголын компани байдаг. Тэгээ Монгол улс бол одоо Нью-Йоркийн 1958 оны гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх өөрөө конвенцэд нэгдсэн. Тийм учраас шүүхэд хүсэлт гаргах юм бол тэр тухайн гадаадын арбитрийн шийдвэрийг одоо баталгаажуулаад гүйцэтгэх хуудас холбогддог байна. За тэгэхээр сонсогчид манаас нэг он цагийн бас хэлхийг жоох анхаарах хэрэгтэй. Арбитрийн шийдвэр бол 20 оны 9 сарын 28-нд гарч байгаа. Монгол улсын анхан шатны шүүхээс болохоор арбитрийн шийдвэрийг баталгаажуулах шийдвэр нь 23 оны 4 сарын 27-нд гарч байгаа. 3 жилийн дараа юм. Бараг 2.6 жилийн дараа. Хугацааны дараа тэр гүйцэтгэх хуудас гарч байгаа байхгүй. За тэр гүйцэтгэх хуудас гарсны дараа болохоор 23 оны 5 сарын 19-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Гэхдээ Монголын эм гэдэг компани болохоор төлбөрийг 24 оны 2 дугаар сарын 14-өөс 24 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хэсэгчилсэн байдлаар төлж дуусгасан байна. Тэгээд 30-ны өдөр хамгийн сүүлд төлсөний дараа болохоор нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгуулсан гэсэн тогтоол гаргасан байдаг. Гэхдээ 20 онд одоо арбитрийн шийдвэр гарч байгаа шүү дээ. Тэгээ 24 онд биелүүлж шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө ханшны зүрхний асуудал үүсэж байгаа. Хүү бас тооцохдох уу? Тэрний асуудал бол гарахгүй. Зөвхөн ханшны зүрхний асуудал үүсэж байгаа юм л да. Монголын компани бол 24 онд шийдвэрийг биелүүлэхдээ Германы арбитрийн шийдвэр болсон 20 оны 9 сарын 28-ны өдрийн долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцоод төлбөрөөр барагдуулсан байхгүй. За тэр төлбөрийн төр нийт бол Монгол төгрөгөөр бол 246 тэрбум 517 сая орчим төгрөгийг барагдуулсан. Тэгээд тэр төлбөрийг өөрөө нэхэмжлэгч хүлээж авсныхаа дараа болохоор хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад тэгэхээр долларлуу тэр мөнгийг чинь шилжүүлэхээр 12 сая доллар дотцож байгаа байхгүй. 12 сая орчим доллар өөр дотцож байгаа.
Тэгэнгүүтээ шүүхэд өөр нэхэмжлэл гаргачлаа юм л да. Одоо би одоо нөгөө хамгийн ихэнд хэлсэн нэхэмжлийн шаардлал өөр гаргаж байгаа. Талууд одоо нөгөө шүүхийн шийдвэрийг арбитрийн шийдвэрийг шүүхтэр одоо биелүүлэх тэр захирамж гаргуулж байгаа үедээ яг төлөлтийг одоо эдний үеийн долларын ханшаар хийнэ гэдэг бол тусгадаагүй байсан юм байна. Мөнгийг төл гэдэг шүүхийн шийдвэр хууц гарсан юм шүү дээ. Тийм ер нь арбитрийн шийдвэрийг өөрөө гүйцэтгүүлэх гэсэн авлагатай юм байна шүү. Тэгвэл одоо нэхэмжлийн шаардлага маань яг юу болж ирж байгаа вэ? Нэхэмжлийн шаардлага одоо үндэслэлийн нэр шүү дээ. Үндэслэл нь юу болж байгаа гэхээр 12 сая доллар өөрөө дутуу байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зааснаар бол төлбөр төлөгч өөрөө төлбөрийг бүрэн барагдуулснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаар дуусгах болтгоо. Энэ өөрөө хуулийн шаардлага бол бүрэн биелээгүй байна. Тэгээ бас олон улсын практик дээр бол ерөнхийдөө бол шийдвэр гарсан тухайн валютаар нь ерөнхийдөө бол төлбөрийг бол барагдуулдаг. Тэгэхээр ер нь бол Германы арбитрийн одоо тэр 85 сая орчим доллар биш ч тэрнгээр тэр валютаар нь өөрөө барагдуулах ёстой гэсэн ер нь бол ихвчлийн үндэслэлээ бол тэгж тайлбарлаж байгаа. Энэ дээр яг нөгөө юутай одоо саяны маргаантай шууд хамааралгүйгээр практика ярил одоо Монгол улсад төлбөр тооцоог бол төгрөгөөр гүйцэтгэе гэдэг ч байгаа шүү дээ. Тэгээ Монгол улсын шүүхэд одоо нөгөө доллараар одоо долларын ч юм уу одоо гадаад валютын маргаан дээр бол дандаа нөгөө төгрөгөөрөө хөрвүүлээд маргадаг шүү дээ. Ер нь одоо практик нь Монгол улсад тий яг уу шууд бас тэгж хэлэхэд хэлсэн. Иргэний хуулийн нөгөө 217-гийн 2-ыг харах юм бол талууд тохиролцох юм бол яг уу төгрөгөөр биш өөр улсын валютаар бас тэр гэрээний төлбөрөөр тохиролцох боломжтой гэсэн заалт байгаа л та. Шүүхээр гаргуулж байгаа тохиолдол одоо яг гадаад валютаар нь гаргуулна гэдэг юм байт юм болов уу? За одоо би яг тэрийг хариуцагчийн одоо нэг хариу тайлбар дээр нь балдаж ярих заяа. Шүүхийн шийдвэр хариуцагч одоо нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ба штэ. Ямар хариу тайлбар гаргасан бэ гэхээр төлбөрийг бол бүрэн барагдуулсан гэж байгаа. Яагаад? Хууль зүйн үндэс нь болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж. За тэн дээр шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас гарсан гэж. За энийг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр Германы арбитрийн шийдвэр гарсан 20 оны 9 сарын 28-ны өдөр чинь шүүхийн шийдвэр гарсан өдөр гэж тайлбарлаад тэр үеийн ханшаар бодоод өссөн өөрөө ямар ч тийм хууль зөрчигөө гэж. Ихэмжлийн шаардлага бол үндэслэхгүй гэж одоо тайлбар гаргаж байгаа. Тэр биелүүлэх тухай шийдвэрийг биш хамгийн анхны дээр одоо ханшийг гаргуулах хэрэгтэй гэдэг шийдвэрийг бариад тийм. Ханшийг яаж тооцох вэ гэдэг л асуудал төр талууд маргаж эхэлж байгаа. За шүүхийн 3 шатны шүүх яаж шийдсэн бэ гэхээр анхан шатны шүүх бол нэхэмжлэлийн өөрөө шаардлагыг хангаж шийдсэн. За үндслэл нь юу байсан бэ гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зааснаар бол төлбөр төлөгч бол төлбөрийг бүрэн барагдуулах ёстой. Тийм үүрэг хүлээдгээ төлбөрийг бүрэн барагдуулсны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа руу дуусгарлана гэсэн хуулийн зохицуулт байдаг. Тийм учраас 12 сая доллар төлөгдөг баг шүү дээ. Тэгэхээр бол төлбөр бол бүрэн барагдаагүй гэсэн үг. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгарлах үндэслэл байхгүй байгаа. Тэгэнгүүтээ тэр нөх ханшны зөрүүг гарч байгаа шүү дээ. Тэр ханшны зөрүүг болохоор тэр төлбөр төлөгч тал руу хариуцах хэрэгтэй гэж үзсэн байна. Төлбөр төлөгч талаа гэдэг нь болохоор нөгөө одоо зээлдэгч юу Монголын компани. Өөрөө тэр ханшны зөрүүний өөрөө эрсдлийг өөрөө хариуцах хэрэгтэй гэж шийдвэрсэн байна. За тэгээд давах болохоор юу гэж шийдсэн бэ гэхээр за анхан болохоор сая нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 107-гийн 5-ыг бол ашиглаагүй. Энэ маргаанд хамааралгүй гэж үзсэн юм. Ягаад? Арбитраж шийдсэн болохоор. Тэгээ арбитраж шийдсэн. Тэгээ ер нь бол тэн дээр бол дүгнэлт өөрөө өгөөгүй. Анхан бол ер нь тэр бол өгөөгүй. Хариуцагчийн тайлбарт шүүх дүгнэлт өгөөгүй явсан шүү дээ. Тиймэрхүү агуулгатай байгаа. Тэгээд давах болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бол хүчин болгосон. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 107-гийн 5-ыг болоо энэ маргаанд бол хэрэгэлсэн байгаа. Тэгэнгүүтээ үндэслэл нь болохоор яг шүүхийн шийдвэр гарсан өдөр гэдэг нь болохоор Германы арбитрийн шүүхийн шийдвэр гарсан өдөр бол гэж үзэж өөрөө тайлбарлах хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр ханшийн өөрөө зөрүүний эрсдлийг бол төлбөр төлөгч тал өөрөө хариуцах үндэслэхгүй юм гэсэн тайлбар хийсэн байгаа. Яагаад төлбөр төлөгч хариуцахгүй гэсэн юм бэ? За яг юу гэж юм л да. Гадаад валютаар төлсөн төлбөрийн ханшийг төлбөр төлсөн өдөр бүрийн ханшаар тооцоогоор заасан гэж өөрөө өргөтгөрч юм бол тайлбарлаж болохгүй л гэсэн давах бол хийсэн байт. За тэгээд хяналтын шатны шүүх дээр эндээс гомдоод ороод ирж штэ. Хяналтын шатны шүүх болохоор улсын дэд шүүх болохоор юу шийдсэн гэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бол зөв байна гэж үзсэн. Гэхдээ анхан шатны шүүх болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 107-гийн 5-ыг өөрөө хэрэглээгүй нь өөрөө буруу байна гэж үзсэн. Шийдэл нь зөв. Тэгээд хууль хэрэглээ нь жоох буруу байсан гэсэн. 107-гийн 5 хэрэглэх ёстой гэсэн. За энэ дээр болохоор хоёр асуудалд бол шүүхээс хариулт өгсөн. За эхний асуудал нь гэхээр
Нэхэмжлэгч болохоор 107.5-ыг юу гэж тайлбарласан гэхээр яг 107 дугаар зүйлийг харах юм бол нэг ийм агуулгатай зүйл байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах гэдэг. Энийг нэхэмжлэгч юу гэж тайлбарлаад байдаг вэ гэхээр 107-5 заасан энэ шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас авсан албан ёсны ханшаар тодорхойлно гэдэг чинь зөвхөн төлбөр төлөгчөөс төлбөрийг бэлнээр авсан тохиолдолд ашиглана гэж байгаа юм. Тэ. А манай тохиолдолд бэлнээр аваагүй харилцах банкны дансаар шилжүүлсэн байгаа тохиолдолд энэ зохицуултыг өөр хэрэглэхгүй гэдэг агуулгыг өөрөө агуулгаар мэтгэлцсэн нэхэмжлэгч. Тэр зохицуулалтаа системчилж тайлбарсан гэсэн үг. Одоо энэ 107.5 гэдэг заалтыг дээдх малгай зүйлтэй холбоод тий холбоод манай тохиолдолд хэрэглэхгүй гэж байгаа байхгүй. Хэрэглэхгүй гэж байгаа. Хяналтын шатны шүүхээс болохоор үгүй гэсэн. Яагаад гэхээр 107 болон 107 дээр шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах, 108 дугаар зүйл дээр гаргуулсан төлбөрийг олгох, 109 дугаар зүйл дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данснаас мөнгө олгох гэдэг энэ гурван зохицуултыг системжилсэн байдлаар тайлбарлаад 107 дээр өөрөө малгай тайлбар дээр нь юу гэдэг бэлэн мөнгө гэдэг үг байгаа боловч бэлэнээр төлсөн бэлэн буснаар төсгийн хэсгээс үл хамааран 107.5 бол хэрэглэгнэ гэж тайлбарсан. Тэгээ шүүхийн шийдвэр гэдэг маань нөгөө арбитрийн шийдвэр гарсан өдрөөр үү? Тэрэнд хариулт өгөх. Дараагийн 2 дугаар асуудал. Эхний бэлэн мөнгө нөгөө 107.5 чинь юу нөгөө бэлэн бусмаа гэдэг тохиолдолд ч ашиглагдана гэдэг дээр хариултаа өгч лээ гэсэн үг л дээ. Нэхэмжлэгчийн одоо хяналтын жамаар гомдол гаргаж байгаа үндслийн нэг ийм хариулт өгч байгаа юм шүү дээ. Тий, ер нь нэг асуудал, нэг чухал нэг асуудал дээр нэг хариулт өгч байгаа. За хоёр дахь асуудал нь бол гадаад валютыг хөрвүүлэх ханшийг тооцох цаг хугацааг яах вэ гэдэг асуудал байгаа юм л да. За энэ дээр бол 3 цаг хугацаа байгаа. Эхнийх нь болохоор төлбөрийг төлөх үеийн гэж байгаа. Үеийн ханшаар. Хоёр дахь нь болохоор нөгөө гадаадын арбитрийн шийдвэр гарсан өдрийн ханшаар. Гурав дахь нь болохоор арбитрийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулсан өдрийн ханшаар. Ийм 3 одоо хувилбар гарч ирж штэ. Хяналтын шатны шүүхээс юу гэж үзсэн бэ гэхээр төлбөрийг төлөх үеийн ханшаар бол төлөх нь өөр тохиромжгүй гэж үзсэн. Төлөх гэдэг нь одоо хамгийн анх өөрийн зөрчил гасан үе юм уу? Жигүүл баримт дээр хэлсэн штэ. Монголын компани болохоор 24 оны 2 дугаар сарын 14-нд эхлээд төлж эхэлсэн гэх тэр үеийн ханшаар л гэсэн үг байхгүй. Яагаад энийг одоо тохиромжгүй гэж үзсэн бэхээр одоо ер нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль заасны дагуу тодорхой хугацаа үе шат дараалалаар явагддаг. Уган ажиллагааны талаар талууд гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх, тусгаалсан журам үйлчлдэг зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөр төлөгч, төлбөр авагч хэн альнаас нь одоо шалтгаалж төлбөрийг төлөх хугацаа харилцан адилгүй байх боломжтой байдаг. Тийм учраас одоо яг төлбөр төлөх үеийн ханшаар ингэж тооцно хөрөмжгүй гэж байна. Тийм байна. Айгүй нөгөө тохиолдол болгон дээр өөр байх учраас ингэ ижил буруу ер нь айгүй сонирн болчих юм байна шүү дээ. Тийм сонирн болчих واخхой. Нөгөө төлбөр хүлээж авч тал чинь илүү өндөр ханшаар авахгүй зориуд гомдол гаргадаг ч юм уу тэгж санаатгаар саадуулах эрсдэл үүсгэж бас үсэхгүй тийм. Тэнгүүтээ ямар дараагийн үндэслэл нь юу вэ гэхээр арбитрийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулсан өдрийн ханшаар тооцох нь зүйтэй юм а гэж үзсэн. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2, за 6 дугаар зүйлийн 2-ын 4 зааснаар бол шүүхээр баталгаажсан арбитрийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар үндэслэл өөр болдог. Тэгээд зохицуул үндэслэл болгоод арбитрийн шийдвэрийг баталгаажуулсан шүүхийн шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцох нь зүйтэй юм а гэдэг үлдээх бол. За айгүй сонирхолтой юм байна. Ер нь тэр нөгөө шүүхийн шийдвэр гарсан өдрөөр гингүүд яг аль шийдвэр нь гингүүд одоо Монгол Улсын шүүхээс тайлбарлахдаа шүүхийн шийдвэр одоо гүйцэтгүүлэх тэр шийдвэр гарсан өдрөөс гэж тооцож тэ арбитрийн шийдвэр гарсан юм шиг. Яг уу манайхаас арай өөр тохиолдол жишээлбэл гадаадын арбитрийн шийдвэр биш дотоодын шүүхийн шийдвэр ч юм уу байсан л арай өөр шүү дээ. Яг тодорхой шүү дээ тэ шүүхийн шийдвэр гэдээ бичсэн учраас. Яг энэ тохиолдол төр болохоор яг гадаадын арбитрийн шийдвэр гарцсан. Тэгснийгээ дараа бараг 3 жилийн дараа нөгөө шүүхээс арбитрийн шийдвэр баталгаажуулах шийдвэр нь өөрөө гарч байгаа. Тэгээд явцсан болохоор их бас их сонирхолтой л байгаа юм л да. Тийм байна. Сая ингэ бодохоор одоо Монгол компаниуд ер нь маргахтаа энэ шүүхээс шийдвэр гарч байгаа. Тэрийг нэг гүйцэтгэх хуудсуудаа давхар бичүүлээд хамтд нь явдаг бах. Тэгээ процесс нь одоо салах боломж байх уу? Юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо тухайн компани маань за нэг одоо зээлдэгч юм уу зээлдүүлэгч нь нөө шийдвэр гүйцэтгэх хуудсад бичүүлээгүйгээр зүгээр ингээд одоо нэг зээлдэгчээс зээлдүүлэгчид тэр мөнгийг гаргаж өгөөгээ шүүх шийдсэн шийдвэр гүйцэтгэх хуудсад бичүүлээгүй байсан. За тэгээд зээлдэгч маань төлөхгүй яваад байсан болохоор зээлдүүлэгч маань тухайн шийдвэр дээрээ гүйцэтгэх хуудсад бичүүлээгээд одоо яг шүүхийн шийдвэр гарсан өгнө гүйцэтгэх хуудсад бичүүлсэн өгнө хоёр нь зөрүүтэй байвал тэр гүйцэтгэх хуудсыг бичүүлсэн өгнөөгөөрөө явуул. Саяны жишээн дээр болохоор юу гэж тэгээд шүүхийн шийдвэр нь болохоор гадаадын шийдвэр биш дотоодын шийдвэр байгаа шүү дээ. Дотоодын хоёр хуулийг тэгэд маргаж байгаа. Тэнгүүдээ гүйцэтгэх хуудас бичүүлээгүй одоо шийдвэр гаргуулсан. Тэгээд нөгөө бас доллараар яадаг тэнгүүдээ ханшны зөрүү үүсэж байгаа тохиолдол байсан шүү дээ. Яг энэтэй яг төстэй нэг шийдвэр байсан л да. Энэ дээр бол бас дээш шүүхийн шийдвэр байсан.
Энд дээр бол яг юу шийдсэн гэхээр яг шүүхийн шийдвэр гарсан өдөр ханшаар гэдэг. Тэгэхээр яг кейсээс хамаараад өөр болоод ирж байна тий. Одоо оролцогч маргааны талууд тэгээд өмнөх шүүхийн шийдвэр нь арбитрах юм уу, шүүхэх юм уу, Монголд үсд юм уу, гадаад юм уу гэдгээс хамаараад. Одоогийн нөхцөл байдал бол тэгж дүгнэх яг боломжтой байх. Тий, боломжтой байх. Энэ шийдвэрийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр тусгай саналтай. Би яг тусгай саналыг бол нарийн бүр үндслүүдийн бол нарийн уншаагүй. Гэхдээ манай сонсогч нар маань сонирхож байгаа бол бас тусгай саналыг бас уншаад үзээрэй. Нэг ч хөвч бичсэн үү? Тийм байсан. За танхимын 5 шүүгчээс нэг тусгай санал гаргасан юм шүү дээ. Тий. Ер нь ийм байдаг те. Одоо тусгай санал гаргаж байгаа шийдвэрүүдийг яг хууль хэрэглээний хувьд эцэлэгдсэн гэж хэлэхэд хэцүү тий. Одоо тусгай санал гаргаж ийн гэдэг чинь хууль хэрэглээний хувьд маргаантай. За тэгээд танхимын бүрэлдэхүүн өөрчлөгдлөө гэж бодоход ер нь тусгай санал бичсэн тэр агуулга бас ингээд сөхөгдөөд одоо олон холоод тийм байдлаар шийдвэр гаргахыг үүсэв. Яг үгсэхгүй юм да. Яг шууд одоо тим ийм гэж хэлэхэд бол хэцүү. Яг энэ асуулт. Нэг сонирхолтой юм нь одоо хяналтын шийдний ахан давх хоёр бол шийдлийн үе зөрүүтэй болчихж байгаа шүү дээ тий. Ахан бол хэмжээний шаардлагыг хангасан. Давх болохоор хэрэггүй болгосон. Тий. Нэгэн хэрэгсгүй болсон тий. Дээж үг ямар үнслээр хүлээж авсан юм бол гомдлыг одоо нөгөө ахан давх шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүү ээж магадгүй юм байна тий. Тий. Тэгээд нөгөө талаасаа яг ингээд нөө сонсохоор бас айгуу шинэ маргаан юм шиг сонсогдоод тий. Ач холбогдолтой шүү дээ. Ер нь бол одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107-гийн 5 бол их бол орж ирэхгүй шүү дээ. Маргаан бол. Тэгэхээр нөгөө зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсвэл нөгөө шинэ эрх зүйн ойлголт ч юм уу тэргээр орж ирсэн байж магадгүй юм шиг сонсогдож байна. Ач холбогдлын хувьд бол яг тэр шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас гарсан Монгол банкны ханшаар тооцсон гэдэг шүүхийн шийдвэр гарсан өдөр гэдгийг юу гэж ойлгох уу гэдэг нэг асуудалд хариулт өгч чинь тэнгүүтээ нөгөө асуудал нь болохоор нөгөө бэлэн мөнгө гэдэг. Бэлэн бус нь тэр 107-гийн 5-таа хамааралтай юм хамааралгүй гэдэг асуудалд бас хариулт өгч гарч байгаа. Тэгээд кейс нөгөө гадаадын арбитрийн шийдвэрт болохоор ялцчихгүй ингээд ховор тохиолдох кейс боловч чинь тий. Ер нь бол ховор штэ. Тэр одоо үйл баримт дээр хэрэг тодорхой байсан юм бол сая ярьж байгаа хэмжээнд сонсоход нөгөө шийдвэр гүйцэтгэх хууц гарснаас хойш нөгөө төлөлт хийсэн хугацаанд 24 оноос хийсэн байгаа шүү дээ. Яагаад тэгж хугацаанд бас ингээд одоо авсан юм бол төлөлт хийх хүртлээ. Талууд шүүхтэр тохирсон юм уу? Төлөлтөө яг 24 оноос хийн гэд хуваараа тохирсон юм бол. Тийм хуваар гэсэн юм бол яг шүүхийн шийдвэртэр байхгүй. Шүүхийн шийдвэртэр болохоор нөгөө гүйцэтгэлийн хугацаа бол өөрөө хожимдсан л гэсэн агуулгад зөвлөл. Гэнэ шалтгаан там бол буус байхгүй юм шүү дээ. Хожимдсан гэсэн хатаа зөвлөл байсан. Одоо судлаачийн зүгээс энэ дээр нэмж хэлэх энэ кейсийг уншиж байгаа хэвчээ сонирхолтой байсан өнцгүүд нь юу байна? Илүү онцолж хэлэх юм. Яг хувь судлаачийн үүднээс үзэх юм бол юу л байгаа юм л та. Айгу манай тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль яг манай маргаантай холбоотой зохицуулт маань өөрөө бас их тодорхойгүй зүйлсүүд бас их байна уу даа гэж харсан л да. Яагаад гэхээр нэрээч бас нэхэмжлэгчийн нөгөө хэлж байгаатай адилхан 107-гийн 5 чин зөвхөн бэлбэр төлөгчөөс юм шиг бас тайлбарлах өөрөө хуульцсан боломж байгаа ч юм шиг байна. Тэгэхдээ нөгөө талаар ч гэсэн 108 болон 109-тэйгээ холбоод системчилсэн тайлбар хийх юм бол бэлэн бус эсэх нь хамаарахгүйгээр 107-гийн 5-наас хэрэглэгдэх боломжтой юм шиг ойлгогдсон. Тэр яг хуу энэ талаар бол сонирхож байгаа хүмүүс нас илрүүлээд бас судлаад гадаадд ямар байдаг юм байна гэдэг ч юм тэдний судлаа явах юм бол бас яг хуу сонирхолтой судалгааны бас сэдв болж магадгүй. За бидний зүгээс бас нөгөө YouTube-нийхээ доор тайлбар дээр нь үндсэн шүүхийн шийдвэр болон тусгай саналыг нь оруулчихъя. За тэгээд хүрэлцэн ирж ийм сонирхолтой шийдвэр танилцуулсан ирэхэд баярлалаа. За тэгээд та хэд бас баярлалаа.